зуршлын өөрчлөлтийн хөтөлбөр бас энэ кодуудын хүрээнд олон улсын эмч нартай, олон улсын мэрэгчлэлтнүүдтэй яг энэ тамхинаас татгалзуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тамхин үндэстэн гэдэг хөтөлбөрийг улс таяараа засгийн газрын бодлогоор хэрэгжүүлж байгаа ийм хөтөлбөрүүдэд ажиллаж байгаа хүмүүстэй бид нар бол онлайн уулзалтууд хийж байгаа. Энэ хуулийн нөхцөл байдлыг, Монгол улсын хуулийн нөхцөл байдлыг танилцуулахад ихэнх толгоос ихсэрч байгаа байхгүй. Танай улс тамхины лоббинд идэгдсэн байна. Ийм хууль өргөн барьж байгаа нь танай улсыг бол маш энэ тамхины авилгын маш том бүлэглэлд атгсан жижигхэн улс шиг харагдуулж байна гэж байгаа байхгүй. Яг би бол тэрнтэй нэгдүгээр санал нийлж байгаа. Одоо олон улсын жишээнүүдийг судалгаануудыг хараад үзэх юм бол янжуур тамхитай цахилгаан тамхиг харьцуулахад 75-аас 80% цахилгаан тамхинаар бага татвар ногдуулдаг байхгүй. Гэтэл манайх ингээд илүү ногдуулж байгаа нь өөрөө энэ дөр янжуур тамхины сонирхол их байна. Иргэдийг ерөөсөө янжуур тамхиал татж байгаад үхвэ гэдэг ийм сонголтыг үлдээж байгаа ийм л эмгэнэлтэй үйл явдал одоогийн байдлаар болж байна, бий болж байна. Тэгэхээр энэ тал дээр бол иргэд өөрсдөө бас хянуур байгаасаа энэ тамхин бүтээгдэхүүн гэдгийг заавал хэрэглэх бол алба байхгүй шүү дээ. Шууд хайж чадж байгаа бол маш сайн. Үнэхээр чадахгүй байгаа бол энэ орлуулах бүтээгдэхүүн төр гаргаж орлуулах бүтээгдэхүүн тэр утаат янжуур тамхи гэдэг зүйлээ болооч. Энэ зүйл нь өөрөө 7000 хоо хиймээ хорт бодис ялгаруулдаг. Жилдээ 8.6 сая хүн тамхинаас болж нас урж байна. Үүний 1.1 саяын дам тамхиталтаас болж нас урж байна. Энэ тог бүгдээрээ мэдчихэж байгаа. Бүр өлег болцсон. Хинч тоохоо болцсон хэрнээ хүмүүс татсаар байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр хүртээмжтэй байна. Түцнүүд, энэ дэлгүүрүүд, лангуунууд бүгдээрээ зөвшөөрөлгүй байсан ч нууж зарж байна. Хүүхдүүдэд ширхэгэл зарж байна. Дандаа хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Энийг хянаж байгаа байгууллага байхгүй. Энийг ерөөсөө энэ хянах хэрэгтэй тийм. Анхнаасаа энэ хуулийн дээр зөв тусгаж өгөөг. Тэр бүтээгдэхүүнийхээ чанар дээр нь ямар асуудал байгаа гэдгийг хэн ч хянахгүй байгаа. Ийм хууль бус зүйл энэ тамхиталтыг гаруулах хүчин зүйл бол болж байна. За хүүхдүүдийн цахилгаан тамхи хэрэглээд байгаа асуудал төр шүүмжлэлтэй хандах нь бол зайлшгүй зүйл. Би контентууд дээрээ ч хэлдэг хүүхэд болон жирэмсэн эхчүүд тамхи татдаг хүн альва нэгэн тамхин төрлийн бүтээгдэхүүнийг огт битгий хэрэглээ. Альва нэгэн никотин агуулсан бүтээгдэхүүнийг огт битгий хэрэглээ. Тамхи татдаг, янжуур татдаг хүмүүс тамхиа хайж чадахгүй байгаа бол цахилгаан тамхи юм уу, халаадах тамхи юм уу, никотин орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэдэг зүйлийг л уриалж байгаа.